За бүгдэнд нь өглөөдөр оройн мэндийг хүргэе. Тэнгистэй ярилж ийсэн огт тавтай морилцгоо. Өнөөдрийн бичлэг дээр миний Trading in the Zone номыг 2 удаа уншиж байж ойлгосон. За тэгээд уншиж ойлгомогцоо. Миний ярилцсан шууд эрг нөлөөгөө үзүүлсэн, тийм ээ. Миний одоо ярилцааны сэтгэл зүг бол ондоо төвшин дээр гаргаж ирсэн нэг концептуудын нэг энгийн арга техникийг хамтдаа суралцгаая. Тэр маань юу вэ гэхээр тал типийг аваад break even тавих гэдэг маш энгийн концепт байгаа. Гэхдээ энийг бүгдээрээ сонсч ирсэн гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ өнөөдрийн бичлэгэн дээр арай өөр янзаар яагаад энийг хийх хэрэгтэй юм бэ гэдгийг ярилцахаас гадна нэмээд хийгээд эхэлсний дараахан юу болдгийм бэ? Тэгээд яг хэрэгжүүлэх гэх тэгэнгүүт тулгарч магадгүй асуудлуудыг ярилцаад, тийм ээ. Тэгээд тэр асуудлыг хэрхэн давах вэ гэдэг тухай бас ярилцъя. За. Намайг Тэнгис гэдэг. Энэ суг дээр анх удаага орж ирж байгаа бол тавтай морил хөрөнгөний зах зээлийн ярилцлага хийгээд 3-4 жил болж байна. Тэгээд арилжааны хар нөхөнд унсан байсан, сэтгэл зүйн хувьд, дансны хувьд хит хитийг шатаасан, тийм ээ. Тэгээд сүүлийн жилдээ л ашиг руугаа орсон. Тийм ээ. Олон арилжааны дундаас ашигтай гарч ирдэг болсон, хожлын хувь маань нэмэгдсэн, өөрийн гэсэн арга барилтай болсон, арилжааны сэтгэл зүйч гэсэн ондоо төвшөнд арилждаг болсон. Тэгээд ирээдүйд бол бүр илүү мэрэгжлийн төвшөнд хийхийг илүү том дансаар арилжахыг зориод явж байгаа. За тэгээд өөрийнхөө одоо сурсан зүйлс, ойлгосон зүйлс, тийм ээ. Анх эхэлж байгаа залуучууд маань байх юм бол за эсвэл магадгүй дунд шатнд ч гэсэн гацсан залуучууд маань байх юм бол тийм ээ. Нэгийг ч гэсэн барьж аваад өөрсдийнхөө арилжааг дараачийн төвшөнд гаргаасаа гэсэн зорилготой эдгээр бичлэгүүдийг хуваалцаад явж байгаа. Тийм ээ. Бас та нар сонирхож байгаа юм бол 100% төлбөргөө сургалтыг бас бэлдээд өчгсөн байгаа. Одоо 4 жилийнхаа мэдлэгийг бүгднийг базаад, тийм ээ. Сэтгэл зүй бол арга техникийн хувьд хэрхэн сайн суурь тавьснаар 4 жил биш 6 сарын дотор чи яах боломжтой вэ? Одоо тийм ашигтай арилжаач болох боломжтой вэ гэдгийг тийм нойлосон заагаад өчгсөн 100% үн төлбөргүй сургалт байж байгаа. Тэрийг хэрвээ сонирхож байгаа юм бол доор линкийг нь үлдээчи, тийм ээ. Тэгээ бичлэг рүүгээ орцгоё. Тэгэхээр TP-ний хувьд хэдүүлээ ихлэ Trading in the Zone гэдэг ном дээр гардаг эрсдлийн тухай ярилцъя. Эрсдлийн тухай Mark Douglas гэдэг олон мянган арилжаач дээр тулж ажилласан эрхэм юу гэж хэлдэг вэ гэхээр хэрвээ чи эрсдлийг ойлгохгүй болвол эрсдэлтэй зөв харилцаа үүсэхгүй болвол эрсдлийг тэгээ зохицуулга сайн хийж чадахгүй байх юм бол арилжаан дээр хизээж амжилттай байж чадахгүй. Хамгийн сайн трейдерүүд эрсдлийг 100% хүлээн зөвшөөрөө зогсохгүй. Эрсдлийг зохицуулга хийж чаддаг болсон байдаг. Тэр нь юугаар илэрдэг вэ гэхээр өөрсдийнх нь зүгт арилжаа явах үед тодорхой хэмжээний ашгийг баг багаар авч эхэлдгээр өргөлж эрсдлийг тандгаар тал ашиг авдгаар оролт хийхээс өмнө үргэлж эрсдлээ 100% тооцоолдгоор хүлээн зөвшөөрдгөр илэрдэгэ гэж. Эдгээр үйлдэлүүдийг хийхгүй байгаа бол эрсдлийг ойлгохгүй байна гэсэн, хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн, зохицуулга хийж чадахгүй байна гэсэн. Тэгээд зохицуулга хийж чадахгүй байна, ойлгохгүй байна, хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг маань зүгээр л шууд утгаараа амжилттай байж чадахгүй л гэсэн. Тэгэхээр маш энгийнээр би шууд хэлчлээ зүгээр л эрсдлийг хүлээн зөвшөөрчих хэрэгтэй. Хизээж байхгүй болохгүй зүйл болвол эрсдэл. Хүлээн зөвшөөрсөн цагаас хойш чи өөр арилжиж эхэлнэ. Нэгдүгээрт, хоёрдугаарт хүлээн зөвшөөрснийхаа дараа юу хийх хэрэгтэй вэ гэхээр тооцоолох хэрэгтэй, зохицуулга хийх хэрэгтэй. Зах зээл дээр үргэлж оршиж байдгийг нь хүндэтгэх хэрэгтэй. Тэрийг сериозны хүлээж авах хэрэгтэй. Түүний дагуу арилжаан дээр стратеги боловсруулж өрөх арга барилыг бий болгох хэрэгтэй. Эрсдлийг таньж байх хэрэгтэй. Чиний зүгт арилжаа явж явах үед ашигаа баг багаар чөмөх хэрэгтэй. Тэгээд оролт руу хэрвээ орох гэж байгаа бол эрсдлийн хамгийн түрүүнд, тийм ээ, миний ашиг хэд байх вэ гэж бодохоос өмнө хамгийн түрүүнд энэ арилжаанд би хамгийн дээдлээ хэдийг алдаж болох вэ гэж бодно. Хаана би гарах вэ гэж бодно. Хаана миний таамаглал буруу болсон бэ гэж бодно. Тэгэж бодож эхлэх юм бол арай өөр төвшөнд арилжиж эхэлж байгаа. Тэрний дараа нь бид нэр ашиг эрсдлээ харж болж байна. За энэ алдагдлыг би хүлээхийн төлөө, тийм ээ, орж байгаа юм байна. Тэгвэл би хэдий хэмжээний мөнгийг горлоод орж байгаа юм.
Тийм ээ. Адаглаад нэгийг харьцах нь 2 байж чадж гинэ. Адаглаад нэгийг харьцах нь 3 байж чадж гинэ. Тийм байгаа нөхцөлд бол болж гинэ. Орой 3 байгаа бол орой. 1.5 болж шидэ тэгээд те. Урттаа би амжилттай байж чадах уу гэж бодно. Чи байнгын нэгийг харьцах нь 10 арилжээ хийгээд тэрэн дундаас юу хийж байгаа болвол тийм тэрэн дундаас магадгүй чиний win rate-ний 20-30% таа байхад л тэр чинь чи ашигтай арилжаач болчихж байгаа байхгүй ийм амарх. Тэгэхээр эрсдэл гэдэг ийм чухал тийм ээ. Эрсдэл гэдэг ийм чухал сэдвээс улбаалаад залгуулад юу гарч ирж байгаа энэ тал ашиг авахаа гэдэг концепт гарч ирж байгаа. Тэгэхээр хэрвээ саяны ярдээс 5,000-д би чамд юу ч хэмнээд өгчлөө. Trading in the zone гэдэг нэрний хамгийн хүчтэй хамгийн чухал санааг хэлээд өгчлөө. Эрсдэл. Эрсдэл дээр яах ёстой гэж хэлээд өгчлөө, тийм ээ. За тэгвэл одоо тийм ээ. Эрсдэл тэнцээ байгаа учраас л бид нэр тал ашгийг авах ёстой гэж хэлээд байгаа. Тал ашгийг авах маань эрсдлийг нэгэн ёсны хүндэтгэж байгаа хүний хийдэг үйл байна. Тийм ээ. Ашигтай болон амжилттай арилжаачдыг хийдэг үйл байна. Тэгээд явандаа чамайг амжилттай болгодог байх нь. Тийм ээ. За тэгвэл тал ашгийг авч эхэлсэн цагаас хойш юу болдог вэ гэдэг тухай бас ойлгоцгоё. Тал ашгийг одоо авч эхэлсний дараа чи юуг ойлгох вэ гэхээр би яагаад байгаа юм бэ шүү. Сэтгэл зүйн давмгай байдлыг өөртөө бий болгоод байгаа юм бэ шүү. Нэгдүгээрт тодорхой хэмжээний ашиг авчихсан хүн гэдэг илүү тайван болдог, илүү нөхцөл байдлыг тийм ээ гартаа авч харж эхэлдэг. Тэгээд зах зээл дээр юу ч болж болно гэд одоо Марк Даглс гэдэг эрхмийг хэлж байгаа. Тийм ээ зах зээлийн 5 үнэн гэж байгаа шүү дээ. Нэгдүгээрх нь зах зээл дээр юу ч болж болно. Яаж ч болно, юу ч болж болно, яаж ч эргэж болно. Яаж ийшээ хурж ирэх вэ? Яаж энийг ирж цохих вэ гэж байгаа юм дээр ч хурж ирж цогтөг. Би нэлээд хэд удаа тэгж цохиулж исэн. Нэг удаа баг тий хитэн пип блэ. Доошгоо ингээ гоочсон. 50-60 пипний байсан уу яриач худлаа. Тэгээд стоп лосо жоохон тавьчихсан байсан. Доороос гүүж ирээд тэрийг авчгаад дахиад миний зүг авчиж байгаа. Тийм одоо тий хош сигналтай ч юм шиг. Тийм тэгэхээр 5 үнний нэг маань юу гэж байгаа? 5 үнний нэг маань зах зээл дээр юу ч болж болно гэдэг үнэн байгаа. Тэгээ хэрвээ чи тэрийг үнэхээр хүндэж байгаа болвол тийм ээ чиний зүгт явж байгаа арилжаан дээрээс ч гэсэн баг багаар цөмөх нь хамгийн ухаалаг үйлдэлүүдийн нэг байгаад байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт тийм ээ сэтгэл зүйн давмгай байдал, тайван байдлыг гаргаж ирдэг юм байна. Хоёрдугаарт алдагдал хүлээх байсан арилжаан дээрээс ашигтай гарч ирдэг болдог. Тийм ээ. Маш олон тохиолдолд, бүр маш их тохиолдолд одоо за магадгүй миний стратегний давуу талч байж магадгүй ихтэй дийлэх арилжаачт бол энэ байгаа байх. Юу вэ гэхээр ерөөсө чиний зүгтээ тал хаврын хурж ирчгээд тэгээд стоп лосс цогчдөг. Тийм ээ. Тэгээ хэрвээ тэр нөхцөл дээрээс чи огтхон ч юм зулгааж амжаагүй тийм ээ. Гэхдээ чиний зүгт явахыг нь чи харцсан шүү дээ. Тийм ээ. Тэгээд гой ногоон байжгаад тэгээд стоп лосс аваад гарна гэдэг бол нэгдүгээр сэтгэл зүйн хохирол амсуулдаг. Хоёрдугаар opportunity cost буюу одоо авах байсан тэр боломжийн зарлага гэдэг зүйл байдаг тийм ээ. Тэр зүйл гарч ирдэг. Маш олон талаараа хохирч одоо чамайг арилжаачдаг бол сэнсрүүлдэг зүйлсийн нэг багхгүй. Тэгэхээр тэрнээс хамгаалдаг юм аа. Юу болвол тал ашгийг аваад break even тавих гэдэг дадал маань. Тийм ээ. Stop loss цохиулах байсан арилжаанаас чи бүр тал ашиг авчихсан айл хэдийнэ. Мөн дээрээс нь алдагдал хүлээхгүй гарч байгаа. Юмтай гарч байгаа байхгүй. Энэ бол хүч. Энэ бол өөртөө итгэх итгэл. Энэ бол тийм ээ нөгөө ганхашгүй арилжих суурьуд чинь нэг. За дараачих нь
За хамгийн сүүлд ярилцах байгаа сэдв болвол юу гэдэг сэдв байна? Хэрвээ тийм ээ. За одоо ойлголоо. За талшгаа авч эхлэхээ ойлголоо. За тэгвэл одоо би яа гэж хэлчих байх залуучууд маань. Тийм. Талшгаа авдаг бол break even тавьдаг бол тэгээд эхлэнгүүт хэцүү байна. Тотоо хаяад байгаа ч юм шиг. Заримдаа TP хөрөнгөт дургу өрнө тийм ээ. Би тийм 2 дахин илүү их мөнгө хожихол боломжтой байсан байж тэг гэж бодогдно. Тэгээд дараачийн удаа чи талшгаа авах га тэгэнгүүт жоохон дотор арцгана. Тийм ээ. Тийм. За зөвхөн гүйлгчилдэ хөрчих юм шүү гэ тэ. Тэгэхээр тэгж бодож байгаа чинь дахиад нөгөө юуг гаргаад байгаа. Эрсдлийг ойлгодгүй арилжаачийн үйл хандлагыг гаргаад байгаа. Шунландаа автаад тийм ээ ханч чадахгүй байснараа тийм ээ өшөө өндөр эрсдлийг хүлээгээд нөгөө ашигтай байх байсан боломжтой арилжаанаасаа эсэл зөвхүүлж гарах нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар тэгвэл тэр хэцүү байгаад байгаа тийм тал ашгийг авмааргүй байгаад байгаа мэдрэмжийг яаж давах вэ? Гаргалгаа нь юуг ойлгох? Чи амьдралд бүх зүйлийг авах боломжгүй байна гэдгийг ойлгох. Түрүүний ярьсан сэтгэл зүйн гоё давуу байдал тийм ээ. Тэр баталгаатай ашигтай гарч байгаа байдал тийм ээ. За мөн дээрэс нь за би энэ танарт газ хараад 3 дахь зүйлийг 3 дахь зүйл маань юу гэхээр шүү дээ. Тийм. Юу юм бэ? Нэг ялангуяа scalp хийж байгаа хүмүүсийн хувьд бол нэг ялангуяа энэ дадал маань юу гаргаж ирдэг? Маш том давмгай байдлыг маш хурдтайгаар гаргаж ирдэг. Scalp хийж байгаа хүмүүсийн хувьд хизээ эсэл эргэж хэрэг зөгчих бол тийм ээ. Одоо би бол scalp хийдэг. Day trade хийдэг хүн байгаа. Тэгээд scalp хийж байгаа үед бол тийм ээ чиний зүгт галс ингээл явах үед тэндээс тодорхой ашиг аваад эхлэнгүүт short break even тавих боломжтой бол чинь за алдагд хүлээгээ тийм ээ. Өшөө том мөнгөний төлөө тоглоё гэж байгаа үед ч гэсэн тэгэх боломжийг чинь гаргаж өгч байгаа. Тодорхой хэмжээний мөнгө авчна гэдэг чинь чи break even заримдаа окей. За заримдаа шүү заяа окей. Энэ ихтэй энэ бичлэгийн санааны эсрэг л юм. Тийм ээ тухайн нөхцөлөө мэдэрж байгаа үед эсэлээ хөдөлгөхгүй байх эрхийг чамд гаргаж ирж байгаа байхгүй. Тэгээд алдагдaltaгүй гарах нь шүү дээ магадгүй. Хэрвээ авсан ашиг чинь эсэлний дата байсан болвол тийм ээ. Гэх мэтлэн зүйлсүүдийг гаргаж ирдэг байх нь мөн дээрэс нь тийм ээ хамгийн сүүлд бол тэр сэтгэл зүйн хар хонглоос чамайг авардаг байх нэ. Тийм ээ арилжаачдыг хамгийн их сэнсрүүлдэг хамгийн одоо тийм ногоон явж байгаад улаан цохиулаа гарч байгаа тэр нөхцөл байдал хизээч тохиолдож болохгүй. Би миний зүгт явсан арилжаанаас ямар нэгэн юм зуудаг гэдэг ойлголт гэдэг итгэл үнэмшил чам заавал суух хэрэгтэй гэдэг одоо тийм өөртөө итгэл заавал суух хэрэгтэй арилжаачийн хувьд тэгжиж дараачихаа төвшнөр гарч ирдэг. За тэгээд окей за тэгвэл одоо хамгийн сүүлд нөгөө юуг ярилццгаая. Яаж одоо тийм энэ хэцүү дадлыг суулгах вэ? Тийм ээ. Авмааргүй санагдаад байгаа бол яах вэ? Машингийн бүх зүйлийг авч чадахгүй байна гэдгийг ойлгох. Түрүүний ярьсан 3 4 давуу талыг бий болгож байна тийм ээ. Тэр болгоныг чи өнгөө авч чадахгүй. Тал ашгаа өгж авна. Тийм. Гол нь одоо тийм одоо туухан дээр тавиад ингээ үзэх юм болвол одоо тэр юу ч аваагүй байжгаад break even цохиулах юу ч аваагүй байжгаад эсэл цохиулах тэр өвдөлт маань тийм ээ бүтэн ашиг авахгүй байх өвдөлтнөөс аль нь илүү том өвдөлт вэ? Мэдээж тийм ээ чиний зүгт явчихсан байж байгаа арилжаа бүр нөгөө зүг рүү ингээ нисэх боломжтой шүү дээ тийм ээ. Тэгэхэд тэндээс огт юу ч аваагүй гарах тийм ээ. Break even цохиулаа гарах, эсэл цохиулаа гарах юу ч аваагүй байх. Тэр маань тодорхой өвдөлтийг бид нарт авчирна. Яг өвдөлт чир нь бол авчрах ёсгүй л дээ. Энийг бол бас дараачихын юунууд дээр ярилцъя гэж бодож байна. Яагаад вэ гэхэлэр хэрвээ тодорхой одоо зах цухаас нэлэхэд заяа.
тодорхой ямар нэгэн мэдээлэл зах зээл дээр болж байгаа зүйл чамд өвдөлтийг мэдрүүлээд байгаа бол тэр чиний дефенс механизм, хамгаалтын механизмыг ажилуулад зах зээлийг байгаагаар нь харахаа болоход хүргэдэг. Тэгэхээр юу ч зах зээл дээр болж байгаа юу ч чамд өвдөлт мэдрүүлж явах ёсгүй. Окей, за миний эсрэгтэл явлаа гэдэг л хандлагатай байх хэрэгтэй. Зүгээр байх хэрэгтэй. Арилжаач хувьд зүгээр байж чадахгүй байгаа бол бас тэнцэн ноото зүйл байна. Юу байгаа вэ гэхээр магадгүй чи позиц хитрхи ихээр ороод байна, шуналтаж ороод байна. Тийм ээ? Магадгүй өөрийнхөө ирмэгийг гаргаж ирээгүй байна. Тийм ээ? Гих мэтчлэн. За тэгэд юугаа өндөрлөхөд, яриагаа өндөрлөхөд. Тийм ээ? Өнөөдрийнхөө эпизодыг өндөрлөхөд. Өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөхөд. Юу байх нэ? Юу лээ? Бүгдийг авч чадахгүй байна гэдгийг ойлгох. Туухан дээр тавиад үзэх, тийм ээ? Аль өвдөлтийг чи сонгомоор байна. Тийм ээ? Бүтэн ашиг авахгүй байх өвдөлтөө, юу ч хөө хоцроод үлдэх өвдөлтөө. Мэдээж юмтайгаа зуугаад үлдсэн хамаагүй дэр. Тийм ээ? Тэгэхээр эртнээс энэ дадлыг суулгаж чадах юм бол анхан эхэлж байгаа болон дунд залуучууд маань 6 сараас 1 жилийн хугацаанд бол хангалттай маш өндөр түвшин дээр арилжих боломжтой гэдэгт би 100% итгэж байна. Гэдэгт болвол тийм ээ зөв ментортой хамт олонтой арга барилаа бариад 0-оос нь ахуулаад эрэг дадал зуршлуудаа суулгаа явуучих юм бол энэ зах зээл дээр тийм ээ тим их дансаа шатааж олон сая төгрөгөөр хохирч тийм ээ тех шаардлага байхгүй буруу юмудаас сураал буруу дадал юунуудыг анханаас нь суулгаад буруу хүлээлттэйгээр ингээ явчихгууд маш олон хүмүүсийн зах зээлийг одоо юу болгож байгаа юм л да. Та юу гэдгийг одоо тий баг юу гэдгийг дээ одоо тийм цусан далаа болгож байгаа байхгүй тийм байна. Окей. За тэгээд энэ болон энэс бусад зүйлсүүдийг суралцахыг хүсэж байгаа тийм ээ. За тэгээд 0-оос суралцах хүсэлтэй залуучууд байх юм бол 4 жилийнхаа мэдлэгийг яачихсан байгаа. 0-оос нь ахуулаад заагаад өчгсөн байгаа. Яаж зөв сэтгэл зүйтэй одоо саяны хэлсэн бүгд тийм ээ. Зөв хүлээлттэйгээр эхэлдгийн ямар зүйлсүүдийг сурснараа тийм ээ цаг хугацаагаа алдахгүйгээр дараалтайгаар явснараа 6 сараас 1 жилийн хугацаанд тийм ээ өндөр түвшинд арилжаа хийх боломжтой байдаг юм бэ гэдгийг заагаад өчгсөн үн төлбөргөө сургалт тавьж байгаа. Сонирхож байх юм бол доор линкийг нь үлдээчихье. Тэгээд дотор нь бас бид нэр лайв арилжаа цуг явж байгаа. Зарим залуучууд маань $80, $300 хийчлээ гэд чат биччихийдэг. Тэгэхээр тэрлүү бас орж ирээд яаж болно? Бүгдээрээ манай нийгэмлэг дотор явж байгаа 100% үн төлбөргүй шүү. Тэгэхээр тийм байна guys. Ямар нэгэн одоо асуулт байх юм бол тийм ээ. Хасж байгаа зүйлс байх юм бол доор комментэн дээр үлдээгээрэй. Тэгээд дараачихын эпизод хүртэл түр бай.